Өмнө ингээд яг гарахтаа бол тэр тамирчин янз бүрийн үйлдэл хийдгийг үл харж байсан. Тэгээ очиод арайч тэгчин гэж бодоагүй. Ажил гинтгэн грамнасаа бус гаргаж өгдөө татаад. Хамгийн ихэн төрсөн юм бол ерөөсөө малгай газарт байгаад малгайгаа л авсан. Тэгээд дараа нь жоохон уурсан. Нөгөө монголчууд дээр үед хэлдэг байсан шүү дээ, тэ. Цуудаг нохоо гоцдгоо ихтэй адилхан. Бусад дулаан бол тэгэл зүгээр тоохгүй байж гал тэгнэ ингээд маргааш тэмцээндээ яардгүй. Жим ингээ яах вэ хаа тэг тоглохтаа ингэдэ тэгнэ гэдэг байтлаа тэр тулаан дээр бол зүгээр л хортхон болоосаа. Тэ маргааш хортон болоосаа л иччихсэн. Хамгийн гол юм бол монголчууд малгайгаа дээдлээ. Тэ одоо наадам цагаан сар үндэсний баяр үндэсний юм гэдэг нь ямар ч вэ гэдэг тэрийг харсан баяр. Хамгийн гол зүйл бол тэр. Тулааны спорт хүмүүс харахад бол зүгээр л хоёр нөхөрийг гарч ирээд зодтолдоод байна гэж харж байгаа. Гэтэл яг л одоо дээр үеийн баатруудтай дайн тулаа хийдэг байсантай адилхан зүйл байхгүй. Цаана бүтэн баг ажиллаж байна. Тэр тамирч өдөр шөнөгүй бэлтгэлээ хийж байна. Би анх Америк Джексвик актем гэдэг гэсэн харьяалагддаг. Тэнд бэлтгэл сургуультай хийдэг гэсэн. Гэтэл манай багш маань дэлхийд алдартай дасгалжуулагч байдаг. Грег Джексон гэдэг. Грег Джексон дэлхийн 4 том удирдагчдаас суралцдаг. Гэтэл тэрний нэг нь Чингис хаан байсан. Тэгээд дайн тулаа игээд монголчуудаас үүсэлтэйгээд Монголын байлдах тактикийг судлаад тэндээс тулааны тактикт оруулдаг тийм хүн байсан. Тэгээ одоо ер нь яг Монголд айлуулах суурин байгаад яг Монголд бэлтгэл сургуультай хангаж байгаа. Тэгээд яг эрчимтэй үед өдөрт 2 юм уу 3. Өмнө нь 3 мөр үйдээс одоо бол өдрийн 1 юм уу эсвэл 2 удаа л хийж байгаа. Гэхдээ бэлтгэл бол одоо нутагтай хийхээр бол давуу тал бол маш өндөртэй. Одоо сайхан амруул амарч чадчихна. Гадаадд бол хэцүү шүү дээ. Хэдий одоо амрыг чөнгөт нөө найз нөхөд гэрүүл байхгүй учраас бүрэн амарч чаддаггүй. Гэтэл энд бол яг гэртээ тулааныхаа бэлтгэл сургуулийг ч гэсэн маш сайн ингээд амралч гэсэн сайн. Өөртөө ажиллахад бол хамаагүй төвхөн сайн байна. Тэгээ анх бидний хичээлж байхад бол ер нь заал танхим айгүй цөөхөн 2 хуруухан тэгэл хичээлж байгаа хүмүүс ч гэсэн айгүй цөөхөн байдаг гэсэн. Одоо бол эрс ялгаатай. Заал танхим тухайн үед бол одоо бодволт хийдэг. Тэгээ шүлгийн хамгаалалт бэйли хэрэгслүүд хүртэл олддоггүй. Хуучин хэрэглүүдэд ойж нөхөж тэ. Шүлгийн хамгаалалт гэхэл өөртөө бараг хүнээр хийлэгдэг. Тийм байсан. Одоо бол ерөөсө бүх юм биелээ. Одоо бэйли шүлгийн хамгаалтууд хүртэл зүгээр л худалдаал авчин. Заал танхимууд ч гэсэн хаана л хаана тулааны бэлтгэлийг хийж чинь бүхөө одоо чимүүд тулааны бэлтгэлтэй болцсон байна. Тэгээ маш хурдцтай хөгжиж байна. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяад Элийн 0146 дугаар анги Чонгол гэдэг байдаг байхгүй тэрээд тэнд яг төрж өссөн. Миний багын амьдрал бол цэргүүдийг дагаал гүйдэг. Тэгэл найз нөхөдтэйгээ дандаа цариг дарга бол тоглолдог. Тэгэл юу гэдэг би энийгээ налмаар болж уралдаал тийг тэгж тоглож өссөн. Тэр ч утгаараа намайг спортод ороход бол маш төхөө болсон гэж бол би боддог. Одоо хилчдийг ингээд дагаад нөгөө багасаа өссөн болооч тэр айгүй монголоо гэсэн сэтгэл багасаа суусан юм байдаг. Хүмүүс магадгүй хангаа мангаад мод содонд өссөн хүмүүс бол харахад нүцгэн далал гэж харах байх. Гэтэл түүнд бас онцлог маш сайхан чанарууд байдаг. Магадгүй шилийн богдоор гардаг эрчүүд бол бүгд л мэдчихэл байгаа. Торойсон том уулан дээр гараад тэр сайхан тэлгэр талыг хараад Монголын тал нутаг яасан уудам юм бэ гэж бахархах сэтгэл төр. Ороо болоход л те одоо одод түгэл дэлхийн нэг 5 хотоос очил бод гэдэг шүү дээ. Гэтэл бүр хэдэн тэрбум модтай жинхэнэ тэр деваачин чинь байж байгаа байхгүй. Яг нэг өмнө нь зам чиг жим гараагүй яг UFC-д нөгөө Монгол хүн тоглоогүй байсан учраас энийг би хийх хэрэгтэй юм байна. Хий гэдэг юу. Тэгээ надад бол нэг юм хүчин цог дотор байгаадсан байхгүй. Тэгэл бүх боломж нь байна гэл юмнууд нь харагдаал. Тэгэл энэ байдгаараа би 2-3 жил бол хамаг байдгаараа зүтгэсэн. Одоо энд байж байгаа л те. Нэг тэмцээн уралдаанд ордог тэрийг бүгдийн зөвлөж байгаа л замын зардлаа гэж Америкт очдог. Америкт очиод манай нэг ах тэр Джексвик гэдэг клуб байрлал. Тэгэл хэдэн сар бол тэмцээнгүй.
тэмцээ болдохгүй. Гэтэл авъя гэж ингээ хасчаад л болчдөг. Тэгэл ингээд би 2 жил байна. Ер нь нэлээд удаа явсан шүү. Тэмцээнгөө. Тэгэл байдаг бүх юмаа зарсаал байдаг. Хагасаа бүтэн сайнаар нь ажил хийгээл Мексикот төрлөө явж байсан. Тэгээ манай тэр байсан хот манай нэг ах уу маань зөвшөөний газар ажил болдог. Сүүлдээ танил болоод тэр байранд нь ороод ажилчтайх нь байрна. Хагасаа бүтэн сайнд нь ажилтан туслаад цалин байлаа авчдаг ингээл. Тэгэл бүх юмаа бол үзэрсэн. Гэтэл нэг 2-3 тэмцээний одоо сураг гарчаа. Тэгээ тэмцээндээ орох гэж ингээ хасаад тэгжэл болчоод тэгээ явжгаад би нэг гимцээ хөл жоохон гимтээд. Тэгэл байж атал ер нь өөрийгөө тултал нь явчлаа гэж бодчихсон байхгүй. Тэгэл нэг хязгаар байгаа штэ. Тэндээ ирчээл за зээ. Маргаашаас болий. Тэгээ ажил хийх юм бол би юу ч сар ажил тултал нь хийнэ гэдэг юм дотор сас байгаад байгаа. Би юм энэ хүнд бэрх тулааны хийгээл ингээл янз бүрийн хийгээд байтлаа. Тэр хараа ажил мэдлээд би рүү хүсэх юм л надад амархан байхгүй. Юу ч хийсэн би өргөлд нарч чаднаа зүгээр бодоод хийж чадна гэдэг юм дотор ингээ байгаад байгаа учраас бас тэмцээ яваад байгаа байхгүй. Гол нь эхлээд өөрийнхөө зорилго мөрөөдлийг чадчихнэгрээ өөрийнхөө өчнөн жил зарцуулсан энийга нэг юм болгоё. Өөрийнхөө дуртай юм хийчихээ. Тултал нь явчихъя гэл. Тэгэл яг тэр орой бол би тултал нь явчлаа гэж бодоол. Тэгээд бас удахаас өмнө тэр чи хөгтөө элээд байгаа нэг найз руугаа ажилласаа бол цанд байгаа нэг найз руугаа за аль руу нь явдг юм бэлээ л гэж бодоол. Тэгээд ороо унтахаар болсон чинь нүрээр нэг сонин зүү ч юм уу юу ч юм орчрал шал өөр болоо. Тэл чи энд бүх юм ингээ бэлтгэлээд ирэнгүүтээрсэ хаалганыхаа цаана байна. Тэгээ цөм өшөглөөд орох уу яах вэ хөө. Ийм ойрхон ирчгээд яг араас нь буцах гэж байна гэдэг мессеж өгөөл. Тэгэл өглөө нь буцаад хазгансан ч гэсэн явж байгаа байхгүй. Тэр нь яг ийм тэг хүнд юмнуудын наан бас нэг юу гэдэг юм аа. Мэдрэгддэг тийм юм байдаг. Davis was hanging out in the pocket there, threw the right hand, but it seemed like a delayed reaction before he pulled it back. Oh! Dana Batgeti sits him down. This guy is serious business from Mongolia. Oh, Davis was hanging out in the pocket there, threw the right hand, but it seemed like a delayed reaction before he pulled it back. oh! Dana Batgeti sits him down. Davis covering up and returns to his feet. I could have sworn he was unconscious for a second there. Oh, but he's taking more big shots. He's about to be. Batgeti close to ending this one. Wow! Stops it. Dana Batgeti with his third straight by knockout. Maximo misses with the left. Boom! Right hand on the chin. I mean, he went down there. I thought he was out for a split second. Herb let him continue. Dana Batgeti. This guy is serious business from Mongolia. Олимпиас медаль авсан тэртэй буудлага барилдаа зодооноор ч гэдэг юм уу. Тэгэхээр Монгол хүний өгөгдлүүд өөрөө аюул өндөр. Тэгээ давуу талтай. Ганц дутагдж байгаа юм юу нөхөр зэрэг систем. Одоо тэнд явж байгаа шинжлэх ухаан, бэлтгэл сургуультай яаж хийж чинь шинжлэх ухаанчаар хандж байгаа. Энэ л дутагдaltaй байна. Бусдаар бол Монгол хүний өгөгдлүүд дэвсгэр дэвчээр бол маш өндөр. Бусад орны тамирчидтэй гэдэг юм харьцуулах юм бол бид нар хэрвээ дэлхийд өрсөлдөе те топ түвшинд гарыг гэж бодож байгаа бол өөрсдийнхөө давуу тал онцлог дээр суйрлаад тэр гадны одоо тэр амжилттай явж байгаа орон одоо тамирчдын бэлтгэл тэр систем тэр бүгдийг авчаа нотгшуулж амжилтанд хүрнэ. Жишээ нь хэмээл Дагестанд одоо Хабиб гэдэг юм уу бид нар яг Дагестанд байж байгаа шууд авраг болоогүй. Тэрийг бас сайн ойлгох хэрэгтэй. Одоо Америкт очиод тэр систем тэр бүх юмнуудыг ноу-хауг авчиж өөрсдөө бие өөрсдөө давуу тал дээр ашиглаж авраг болж байгаа. Тэгээ энэ юу гэж нөхөр зэрэг хоол явах гэж байгаа бол өндөр байшин барих гэж фундамент сайн тавтай адилхан хичээл сургуулиуд тань тамирчдаг бол багаас нь зөв одоо даттай болох тий суурийг маш сайн тавих хэрэгтэй. Тэгжэл илүү өндөрт гарна. Тэгэхгүй бол одоо замраагүй чин хасгаж байгаа юм шиг энгийн бэлтгэл хийчихээ том амжилт хүсэх юм бол боломжгүй. Тэгээ анх бол би бүх юм хаяал тэгэл яг зорилгоо олгоод мөрөдлийнхөө төлөө өөрт байсан бүгдийг дэмжин тавиал тэгэл явж исэн. Тэгээ одоо яг ингээд явах хүмүүс бол том цөөхөн маш хэцүү өөрөө энэ бүхэл юмаа золиослол амжилтанд бол өөрөө золиос хэрэгтэй тий аливаа юм хийхэд бол бүх юмаа зориулж явж ижил өдийг хүрэл. Тийм учраас одоо энийг яавал төтлөх вэ? Биднэрт бол өгөл бүх юм байгаад байдаг. Гэтэл одоо бааз
шинжлэх ухаан бүх юмараа бид нэр дэндүү хол хоцроод байгаа байхгүй юу? Өчнөө 10 жилээр. Бид нар магадгүй одоо яг энэ урсгалаараа явах юм бол одоо өчнөө хэдэн жилийн дараа хүрлээхэд дахиад өгч явчихна. Гэтэл бид нарыг хөл нийлүүлээд хамт явах ганц боломж нь бол тэр UFC GM. Би бол тэрийг харсан учраас өөрийнхөө бүх юмыг зориулаад оолын хийгээд тэгээд бол авсан. Тэгээ удахгүй ажил болно. Би анх UFC GM-ийн эрхийг авахд бол Азад зөвхөн Шанхай PI байсан. Өөр оронд бол байгаагүй. Би аваад одоо 3 жил орчим болж байна. Гэтэл одоо миний дараас одоо Солонгос, Япон бүх хөгжингөө орнууд бүгд авсан. Одоо бүгд хийцэн. Тийм явж байна. Зарим нь бол бүр улсаас нь дэмжиж хийцэн. Тийм явж байгаа. Тэгээ би энгийн жимээр харьцуулахч тэр энгийн эрүүл мэндийн талаас харьцуулахч тэр одоо юу яаж байгаа. Хөгжөөд 40-10 жил явцсан. Тэр технологи, тэр систем их сургууль академик түвшнээр Монголд орж ирж байгаа. Орж ирнэ. Дэлхийн фитнес фестивалд оролцсон. Азад толгот нь Сингапурт болсон. Тэгээ улсад төлөөлөд очиод оролцоход бол бүр нүд нээгдээд ирчихсэн. Тэгээ би энэ маш зөв юм хийж байгаа юм байна. Энийг л айл болох хурдтай хийх хэрэгтэй юм байна. Ковидоос хойш өсрөнгөө өгцөн. Одоо бид нэр зүгээр нэг дасгал хийсэн болоод нэг хүнд төмөр өргсөн болоод байж л тэндүүлэл тэхгүй. Хоол хүнс одоо хүн бүрд өөртөө тохируулсан өөр систем. Юу юм тэгээ булчингуудыг ажилуулахдаа заавал хүн дээр биш хөнгөн тоо одоо бүх юугаар нь явдаг. Тэгээ үр дүн тэнгэр газар шиг ялгаатай. Би Америкт очиод бэлтгэл сургалт хийж хаад би өөрөө мэрэгжлийн дамирч юм. Тэгэд энд хүчний бэлтгэл хийж ийн гэл 7 хоногт 4 удаа ч гэдэг юм уу. Тэгээ бэлтгэлийн дундуур хүртэл дараа нь хүртэл ингээл хийгээл нүдэл яадаг байсан. Гэтэл үр дүн төдийлөн сайн мэдэгддэг байсан. Гэтэл Америкт очиод тэр системээр ихэд ядраад байхгүй. Тэгээ маш бага цаг зарцуулаад тэгээд айхтар ингээл бүр хүн мөнд өргөөд байхгүй байна. Үр дүн асар ордстой. Шууд би илт мэдэгдэжсэн. Тэгэл ангаж цохох. Тэгээ хүүхдүүдийн хүртэл зөв амьдралыг өвчөд урайлдаг. Одоо бид нар бол юу ч мэдэхгүй явж итэл хүүхдүүдийг багаас нь хавлаад 5 настайгаас нь хавлаад хөдөлгөөн ямар чухал уу тэ хоол хүнс ямар чухал уу тэгээ яаж уйлдуулах уу гэдэг тэр зүйлийг зааж ирсэн. Тэгээ миний бас одоо UFC GM-ээр дамжуулж хийх том зорилго гэх юм бол одоо нэг дэх юм бол мэрэгжлийн спортыг хөгжүүлэх, хоёр дэх юм бол Монгол түмэн эрүүл байгаасай. Ийм зорилгоодыг бол агуулж байгаа. Тэгэхгүй мэдлэг гэдэг юм бол хамгийн том хүчтэй бас нэг талаасаа бүх юмыг төвтлөн хайрын цаг хугацаа зарлахгүй. Юм мэдэхгүй юм бол тэгээ юм зориогүй, юм өрөөдөг яах вэ хэрэг зэрэг яг л салхинд дийсж байгаа хамхуул шиг зорилго мөрөөдөл байхгүй ийш тийш ингээ холбоод хайрын цаг хугацаа алдаад хайрын хүчээ баарна. Гэтэл бүх юмаа харцсан, бүх юмаа мэдж байгаа юм бол лев дээр л өрнө өгсөх байхгүй. Уул руу гарахад ч гэсэн чигээрээ олон саад орштой байсан ч даваал гарна. Ягаад гэвэл бүх юмаа харцсан, бүх юмдаа итгэцсэн. Карате комбат бол 2019 оноос анх эргэлж үйл ажиллагаагаа явуулсан. Би яг 19 онд бол UFC-т анх гэрээ байгуулсан. Он цагийн үед бас тийм таарч байна. Тэгсэн хэдий ч асар хурдцтай хөгжиж байгаа. Гол онцлог нь гэх юм бол анх үүссэн шалтгаан гэх юм бол карате комбат одоо Mortal Kombat гэх тоглоомноос одоо сэдвүүлсэн гэдэг юм да тий. Одоо автомат тоглоом нэг л бидний үеийн болон тийм тоглолтын хүмүүс бол амтахгүй мэднэ. Одоо галактиктэй тий. Одоо дэвжээ засалт масалт ингээд баатруудаа сонгоод тулдаг тийм тоглоом байдаг. Тэрнээс анх үүссэн. Тэгээ одоо техник юуны хувьд бол дөрмийн хувьд бол баг багаар өөрчлөгдөд байгаа. Тэр галактик төрөл рүүгээ илүү төгсөж байгаа. Холимог дулааны, кикбоксинг, каратегийн, мутагийн, босоод одооны байралдааны бүх төрлийг ер нь дөрмийн хувьд ингээд зөвшөөрсөн. Гэхдээ одоо их барилдаа их удахгүй. Яг өчиг болт бол байхгүй. Босоогоос хэвтээд одоо зохиж болно, шүлж болно. Ихэвчлэн страйкинг буюу одоо босоо тулаа одоо хөл гарын довтлогоо илүүд одоо баримталдаг дөрмийн үед бол хэвтээд унагсан үед бол идэвхтэй байхад дээрээс нь зохиод байж болно, дуусгаж болно. Тийм гэхдээ удаан барилдаа дээр дөрөө ороод ингээд яг бүх төрөл рүүгээ бол яг зүгээр барилдаад байж болохгүй. Тийм онцлогтой байна. UFC-гээс болоод тэндээс санал ирэхэд нь би одоо карате комбатад тоглох юм бол өөрөөсөө эд нөхцлүүдэд бол тавьсан. Би энэ толдод Монгол амжилттай толд болмаар байна. Араас нь энэ тэмцээнийг магадгүй
шалгаруулалтын ч юм уу эсвэл энэ тэмцээнийг Монгол тиймээр байна гэдгээр. Тэгээд ярилцаад явж байхад бол бас нэлээд хугацаа өнгөрөөд. Тэгээ би өөрөө ажилтаа нэг найз маань Индонезид тулаантай явж идэл гинтгэн супер файт гэж байна. Тэгээд ийм тамирчил ганцхан үйлдэл энэ дээр ингээд тоглооч. Тэгээд энэ тоглох юм бол нөгөө ярьсан юмнууд ч өглөөж авчнаа зөвшөөрч байна гэдэг. Тэгээд анх гэрээгээ байгуулад тулдаж эхэлсэн. Тамирчин хүний гол амжилт гарах нууц бол өөрөө өөртөө өрсөлдөгчтэй биш өөрөө өөртөө тулах. Өөрөө өөрийгөө ялан дийлэх. Тэр хамгийн гол зүйл төлхөр юм болов. Тэгээ хүн өөрөө магадгүй одоо том зорилготой, том мөрөөдөл тавих юм бол түндэ өрхийн тулд яах ёстой вэ гэдэг бол хамгийн чухал. Тийм учраас одоо цагаа зөв зохистой зарцуулах, хийж буй зүйлээ өөрөө дуртай, тэгээ тууштай байх. Энэ бүхнээс бол амжилт ирнэ. Өөрийн хүсэж байгаа хүсэл мөрөөдөлтөд хүрэх хамгийн гол шат бол төсвөр дэвчээр тууштай байдал. Тэгээд дээр нь одоо хөдөлмөрч ухаалаг байдал том зорилго бол хөдөлмөрсөн хүн болгон амжилтанд хүрэхгүй ч амжилтанд хүрсэн хүн болгон хөдөлмөрсөн байдаг гэдэг. Тэгжэл боддог юм байна. Зэвгээд нэг тэмцээнд оролцоход никнейм юу вэ юм бэ гэхэл намайг чинь хүмүүс болохоор зэрэг манай ахнар махнар болохоор no face mask гэл чи покерт бол би явах юм байна гэл тэмцээний үе мээр тиймэрхүү юмнууд хэлээл тэгэл өөрөөсөө ингээл олон юмнууд гаргачихсан. Гэтэл ягаад ч цаанаасаа хоёр л нэр байсан. Нэг юм бол зүгээр шууд аянга. Нөгөөх нь юм бол талан шор гэдэг. Тэгээ энэ нэр дээрс яах вэ гэл хоёуланд би дуртай. Тэгэл нийт нь баг нийт нь авчдаг ч юм уу гэл явжсэн. Тэнгүүд яг таандар гэдэг авахгүй гингүүд манай амар тушинг авах үед light гэдэг. Тэгээ цахилгаан амраа, аянга амраа гэл манайд яг тэгээд эхэлж исэн байхгүй. Тэгээ би тал нот яваа. Тэгээ талын шуурга гэд нэр өгөөд. Тэгээ явжсэн чинь түүнийхээ дараа нь манай даш тундаг ах маань бид нар айгу ойрхон бохгүй хүүгийнхэн байнга уулздаг. Тэгсэн ах маань хар аянг гэдэг дуу байт. Тэр дууга албасны хэрэгтэй гэр өгөөд. Тэгээ би UFC-ч тэр одоо тоглохтой тэр дандаа тэр дундаараа гардаг. Өмнөх тулаанууд дээр бол дандаа эртний одоо 13 дугаар зууны хувилбар сугаа сайна гэдэг нэр нь яг өөр. Гэхдээ яг нэг дуу байхгүй. Тэгээ 13 дугаар зууны хэлээр ингээд дуулж байгаа. Тэн дээрээ гардаг байсан. Тэгээ сая ч гэсэн тэрийгээ өгцөн байсан чинь зааланд сүүлийн хувилбараар монголоор нь дуулж байгаа байхгүй. Хөл тэнгэрт гэл яг тэр хувилбараараа явсан. Тэгээ цаанаасаа л бас тэгсэн баг гэж бол бэлэг шигээл аюу гойд шууд дагаал дуулаад явчих. Би UFC тоглож байхдаа дандаа боддог байсан. Яг үндэсний тийм гоё хувцтай тэ баатрын үетэй ингээ гараа гээд. Тэгээ бодчихсон тэр үедээ бол хийж яваа чадаагүй. Надад бол нөгөө олон бодоол ингээ өөр юм руу цагаа зараад тэгээ чадаагүй байсан. Тэгээ зураг мургийг хийлгээл хүмүүнд өгөөл ярилцаал ингээд бол их явсан. Гэхдээ яг тэр үедээ бол чадаагүй байхгүй. Тэгээ дараа нь яг карате комбатад тоглохоор болоо. За одоо би энэ дээр л хийнэ гэд. Тэгээ бас нөгөө ажил ихтэй хүн чинь явж байгаад нэг мэдсэн чинь тэмцээнд өгөхөд ирсэн байсан. Тэгээ нөгөө тэмцээж өөрөө бас богинохоо авсан. Тэгээ явах юмаа мартцаа өөрөө нөгөө өөр ажил бодоод явхасаа өмнө ажиллаа зохицуулъя гэдэг л тийм л юмтай явж идэл. Аль цаав ямар ч байсан нэг ард малгай авна гэл таньдаг чин заяа гэдэг ах байдیں۔ Тэр лугаа яриад өмнө нас надад хийж өгнө гэл өмнө ингээд ярьсан байгаа шүү дээ. Би ингээд тэгмээр байна гэл. Тэгээ оржил ерөөсөө гинтгийн явахаар бол айгүй урдан. Заахаас тэ бэлэн болгоо байна яах вэ гэсэн чинь. Нэг юу нэглээ дотоо байгаа. Шууд ингээд ячиж өглөө авчих гэл. Тэгээд яг ярьж ирсэнээрээ өмнө ахтай ярьж ирсэн байхгүй. Яг далбааны өнгө орсон. Тэгэл яадгүй идгүүгээл түүхийн яриулаад тэгэл ард малгайч өөрөө яг гэр хэлбэр мэлбэртэй. Тэгэл бүх түүхийн ингээд ярьж ирсэн байхгүй. Тэгтэл яг хувь заяагаараа ч гэдэг юм уу. Одоо өнгө нь яг далбааны өнгөтэй. Тэгэл дээдл нь одоо хаасаа тэмдэг мэдгтэйгээ тийм юу яг таарсан. Тэг угаасаа зүгээр өгөөл гэж боддог. Тэр нь холимог тулаан чигээд мэрэгжлийн тамирчдын ард бол хамгийн том зүйл бол баг байдаг. Багш тасгалжуулагч, багийн хамт олон бэлтгэл хангагч, тэгээ гэр бүлийнхэн магадгүй одоо өгдөн дэмжигч фэнэт фанатууд гэх. Ийм зүйлс байж байгаа учраас энэ спорт бас айгүй сайн явдаг баг. Тамирчдад ч гэсэн эднээс одоо хүсэл эрмэлзэл бүх зүйлээ эрчвчээ бол авдаг. Тэгээ яг тулаанд ороход бол гэрээ өөрөө маш хүнд нөхцөлтэй. Одоо бэртэж гэмтүүлч гэдэг юм уу те. Өөрөө эрсдэл айгүй өндөртэй.
Магадгүй тэмцээнд ороход ч ихгүй бэлтгэл дээр ч гэсэн бэрсэж юм тэгэл бол бас өндөр байдаг. Харьцангуй. Бэлтгэлээ маш сайн хийсэн тохиолдолд бол тэмцээн дээр эрсдэл хамгийн бага. Нэгхийн цагт хөлсөх гарвал дайны цагт цус баг гарна гэдэгтэй яг адилхан. Тэр зэрэг хамгийн гол юм бол өөртөө мөнхөд ажиллах л байгаа.